Монголчууд өнөөдөр зээлээ зээлний оронд, өрнөөс өрний оронд амьдарч байгаа. Барьцаалж болох бүх юмаа барьцаан тавьж болох бүх зүйлээ барьцаан тавьж амьдарч байгаа. Нэг үгээр хэлбэл Монгол ардын зүүрэг өгдөг, өртөө өдөлтөө өтөө мал тархалдаг гэж. Монголчууд маш энгийн зүйл хүсэж байгаа. Улсын орлого нь амжиргааны өртөгт нь амьдрах зардалт нь өрдөг байх ийм зүйл хүсэж байгаа. Засгийн газраас танаас тансаг амьдралыг хүсээгүй. Өнөөдөр 1.4 сая хүн хөлбөмбө эрхэлж байгаа. Хэдий ч улсын дунд цалин 2.6 сая гэж байгаа. Нийт уул уурхайн салбарт 5 сая төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай ажиллаж байгаа 73,100 хүнийг хасаад тооцох юм бол энэ тоо чуу 1.9 сая хүрнэ. 1.9 сая төгрөгөөр хүн өнөөдөр авах амьдралаа задлуулж байна гэсэн. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 57% нь улсын дунджаас бага цалинтай ажиллаж байна. Амжиргааны доод түвшин 2016 оноос 10 жилийн хугацаанд 311,700 төгрөгөөр өссөн бол нэг үрхийн сарын хэрэглээний зардал 2 сая төгрөг нэмэгдсэн. Нэг үгээр хэлбэл өрөөр амьдарч байна. Тийм учраас би танд 36 настай, 3 хүүхэдтэй, өөрөө төрийн албаа агч идэх, эхнэр нь хувийн хвшилд ажилладаг, 2.6 сая төгрөгийн цалин дээр нэмэх, эхнэр нь 2 сая төгрөг ингээд нийтдээ 4.6 сая төгрөгийн цалингийн орлоготой өрхөөр жишээ авч танаас асуулцсан. Энэ өрх ипотекийн зээлдээ сар 700 сая төгрөг, цалингийн зээлдээ сар 950 сая төгрөг, аппликейшны зээлдээ 150 сая төгрөг төлөөд үлдсэн багахан мөнгөөрөө хоол хүнс буюу сая 2 сая төгрөгөөр амьдарч байгаа. Ингээд өрхийн орлого зөвхөн анх дахь хэрэгцээг хангадаг, 2 дахь 3 дахь хэрэгцээг хангаж чаддаггүй. Том хүүхдийн хувьцаг багцанд нь өгдөг, багцны дахиад багт нь өгдөг ийм л амьдрал. Өнөөдөр залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн зээлтэй, автомашины зээлтэй, сургалтын зээлтэй, хэрэглээний зээлтэй, гар утасны зээлтэй, банк үсгийн зээлтэй, аппликейшны зээлтэй, нэмээд ламбартны зээлтэй. Ахмад малчнууд нь малчны зээлтэй, тэтгэврийн зээлтэй. Ёстол нэрэ цалинтай тулд амьдарч гинаа л гэдэг нөхцөл байдалд амьдарч байна. Наад танаас ганцхан асуулт. Та зээлтэй үү? Ямар нэгэн? Ерөнхий сайд хариулна. За ер нь судалгаанаас үзэхэд нийт иргэдийн нийт төрх айлуудын 63.8% нь зээлтэй байгаа юм. За энэ бол өнгөрсөн оны муутай харьцуулах юм бол цалингийн зээл, хэрэглээний зээл багассан үзүүлэлт боловч иргэд орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас голцоо хэрэглээний зээл авч байгаа. Цалингийн зээл, тэтгэврийн зээл, сайн хэлсэн малчтын зээл голцоо бизнес хөгжилтөө гэхээс илүү амжиргаагаа нөхөдөө авч байгаа зээл харагдав. Тэрний одоо 15% нь хэд автомашины зээл, лизингийн зээлүүд, санхүүгийн лизингийн зээлүүд, автомашины зээлэн дээр авч байгаа. Тэгэхээр энэ нийт агуулгаар нь харгалзаад үзвэл ер нь энэ амжиргааны өртгийн үзүүлэлтийг бол олон улсын стандартын дагуу тооцсон ч гэсэн тэр яг зөвхөн статистик дундаж бол 2 сая 989 мянга гэж байгаа л да. За зардал нь бол 3 сая 9 мянга гэхээр нэг 172 мянгаар дунджаараа зарлага орлогоос илүү байгаа. Тийм учраас зарлага илүү байна гэдэг чинь хүмүүс зээл дунджаараа зээл рүү чиглэж байна гэсэн үг. Таны хэлж байгаа 56% нь бол энэ дунджаас доогуур салентай байгаа 2 сая бид суур доод цалин нэмж байгаа. Улаанбаатар хотын багш нарын Улаанбаатар хотын багш нарын ачаал бол нийт сурагчдын 3/2 нь 60% нь Улаанбаатар сурагчд байна. Тэгтэл нийт багш нарын 3/1 нь Улаанбаатарт байна. Тэгэхээр залуу багш нар сая 484 мянган төгрөгийн цалингаар зар дээр нэг сая 200 мянга сая гаруй төгрөг аваад Улаанбаатар хотод амьдрахад бол хэцүү. За хөдөө орондгийн багш нар бол 40% нэмэгдэлтэй байдаг учраас зардал харьцангуй бага байна. Гэхдээ хөдөөд багш нарыг дэмжих бодлого гэж тайлбар. Тийм учраас бид энэ суур бага цалинг дээш 2 сая 200 мянга хүртэл нэмэгдүүлэх бодлого чиглэл барьсан сая бол. За эмч нар багш нарын цалин нэмэгдэхэд бол гол дундаж давхаргуулах Нэмэлт 1 минут тодруулна. Шижирэг шүү. За яг та миний ганц асуултанд хариулсангүй. Гэхдээ үндэсний статистикийн газраас 2016 оноос хойш одоо хэрэглээний үнийн индексийн өсөлтийг дунджаа нэг 866 гэж тооцсон юм байна. Гэтэл бодит байдал дээр 866 бас зөвхөн хоньны мах гэд 2016 оноос хойш 204 буюу өмнөх 204. Энэ бол жилийн дунджаа шүү. Зөвхөн өмнөх оноос 14%. Бүхний мах өмнөх оноос 14.7%. Адууны мах 13%. Төмс 16.2%. Манжа 14.6%. 9 чихэр 9.5, ургамлын тус 13.6 гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа жилийн дундаж хэрэглээний үнийн индексийн 8.6-аас өөр байгаа шүү гэдгийг би танд хэлэх гэсэн. Бодит амьдралд статистик гаргаж цаас хоёр зурж байгаа гэдгийг монголчууд одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ та миний ганц асуултанд хариулсангүй баярлалаа. Цэндийн Баатар хөгшөө. Ерөнхий сайд нэмэлт 1 минутаар хариулна. За асуулт нэгээс хариулж амжсангүй
За би өөрөө яг хувийн нэр дээр зээлгүй байна. Миний зарлага бол харьцангуй бага. Би ажил гэр хоёрын хооронд явдаг учраас өөр бус газараар ордоггүй. Өдрийн хоолны зардлаас бас зардал гаргадаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна. Тийм учраас өглөө гараад орой ирдэг, өөр газар мазраар явдаг учраас ингээд хүргээд авчдаг учраас миний зардал бол харьцангуй гайгүй. Ордонд одоо хямд ордны хоол идчихэж байна. Ингээл үндсэндээ миний зардал бол ингээл өдрийн хоолны зардал гарч байгаа учраас түрүү жаргалан гишүүний асуултанд хариулж амжаагүй. Ингээд нийлүүлээ харьцуулахад бол зардлаа хэмнэж эдийн засгийн учраас одоо энэ хүндрэлтэй эрэг үед бол ингэж амьдарч байна. Зээл бол алга байна. Гэхдээ зээлгүй 32% одоо хамарч байгаа. За бусад асуудлаар бол амжилгааны өртөг одоо шийдэл гарцууд бол багш хэмжээний цалинг мэдүүл